бүх хүнийг мэдж байгаа цаг тань. Цаг тань Бүгдийг мэдж байгаа. Сүүлийн үед 10 жилийнхаа хүртэл цаваа унралдаг, газ унрлаад уушгин хөлдөж өгсөн ч тохиолдол байна. Одоо лимит ер нь хэрэгжилж байгаа юу? Үгүй. Муу зуршлаа чи үгүй хийхгүй бол муу зуршил чинь чамааг үгүй хийнэ гэж үгүй байна. Өнөөдрийн эхэлж байгаа шинэ контентэд хар тамхины хохирогчд гэдэг юм контент эхэлж байна. Тэгээд өнөөдрийн дугаарт рэпер за хипхоп урлагт бас чамгүй уран бүтээлээ хийж явж байгаа Limit King оролцож байна. Манай эхний дугаарыг зочин. За Limit тодорхой хэмжээнд нэг богинохой хэмжээнд өөрийгөө танилцуулаад өгч. За артистнэр бол Limit King тэгээд Ацанглын Эрхэнбаяр гэдэг. Хипхоп, хардкор урсгалаар ер нь дуу идэг. Тоонот лейбл тариалагддаг. Тийм юм байна. Тэ. Limit моцоглон гад байдаг тий. Моцоглонд спортын мастер. Бүр мастер тий. Тий. Одоо моцоглон жоо. Ундаг. Одоо тэгтээ зүгээр юу гэдэг хэрэглээ сонирхлыг байна. Тийм хэрэглээ болсон гэх юм уу. Тий. Сүүлийн үед ихтэй нөгөө нэг одоо нэг 10-15 жилийн өмнөхөө бодох юм бол моцоглч айгүй ихсэн байна тий. Амар их. Тэгээд бас ер нь зүгээр яг сошиалаар харж байхад айгүй их тийм осол аварын зүйлсүүд ажиглагдаад байна л да. Чиний бодлоор? Миний бодлоор тэгэл манайхан ч нөгөө нэг ерөөсө хүндэлдэггүй гэх юм уу. Зүгээр амар тийм замбраагүй улс судалтай ер нь. Машин тайж явж байхад явган үнэн ч машинаасаа яахгүй, машин нь ч машинаасаа яахгүй тий. Тиймэрхүү байдал ер нь ажиглагдаад идэг. Нэгийгээ жоохон хүлээцтэй хандах зан ерөөсөө байдгүй гэж би ер нь хардаг. Хүмүүсийг замын хөдөлгөөнд бол бүр айгүй тийм дураараа оролцдог л ард түмэн л дээ. Тэгээ моцикл ороод ирэхээр манайхан бас ингээд шинэ юмтай танилцах гэж бас айгүй удах юм аа. Яг дан ганц одоо машин одоо дээр үеэсээ ярих юм бол одоо морь байсан гэх юм тий. Мориноосоо явал одоо ингээд машин, моцикл одоо скутер, цахилгаан дугуй юу гэдэг юм те зөндөө юм гарчлаа шүү дээ. Ундаг дугуйч байгаа. Түрээс юм би төртлөө шүү дээ. Тий. Тэнгүүт эднэр дээр одоо ингээд нөгөө 9 төрлийн юм ороод ирэхээр манай зам өөрөө бас бисаа мэдгүй л байна л да. Гэхдээ гадны замыг бодвол арай бас нэг жоохон очир дутагдaltaй байд юм уу? Нарийнхан байгаад байд юм уу те. Одоо хоорондоо зохицох тал дээр ер нь айгүй тийм хэцүү хүмүүсэлтэй. Тэрнээсээ болоод одоо дураараа эргэждэг, дуртай газраа зогсчдаг те. Тэгээ зүгээр замдаар гар өргөө зогсож явах зүгээр хажууд нь юу ч байсан хамаагүй дайрж ороод уралдаад авдаг ч юм уу. Өөрөө авах гаагүй байхад л тийм үйлдэл гаргаад идэг ч юм. Тийм яаруу тийм төрөнгийн хүмүүсэлтэй ер нь. Жоо адгүй хаад юм тий. Тий. Энэ яа тийм байж ил та суртын гэдэг нэг тийм хандлага айгүй харагддаг. Окей. За ер нь яг нэг контентынхаа яг үндсэн сэдв рүү оръё. Limit хар тамхины одоо хар тамхи нийтлэг нэрээр нь хар тамхи гэж хэлээ те. Яг хар тамхины хэрэгээр одоо шоронд ороод гарч ирсэн те. Тийм зүйл байгаа. За яг одоо энэ хар тамхи гэдэг зүйл ер нь одоо мансууруулах байдсан шүү дээ те. Одоо Монголд ер нь чиний бодлоор ямар хэмжээнд байна? Ер нь бол битүү живцэн гэх юм. Тий. Маш их түгээмэл байна, маш их олдцтой байна. Маш их хүүхдүүд хийх ажилгүй тэр зүйл рүү бүгд уруу татагдан орсон байна. Ер нь бол маш их хэмжээнд орсон байна лээ. Тий. Ер нь бол живцэн гэж ойлгож байна. Живцэн гэсэн. Уруу татагдан орох шалтгаан нь ер нь яг юу юм бэ? Уруу татагдан орох шалтгаан нь яг миний харснаар үзснээр гэх юм бол нэг найз үзнэ. Нэг найзтай үзүүлнэ. Тэгэнгүүтээ одоо нэг хүн хэрэгжилчлээ гэхэд дахиад хэрэглэхийн тулд нэг найзгаа уруу татаж санхүү мөнгө босгох талд ирч юм уу? Нэг юм хамрах хүрээгээ томруулж иж тэдний хооронд янз бүрийн одоо за нэг тэдэнд төгрөг байна гэж талаас мөнгө орж ирж
нийлж одоо тэрийг олдог ч юм уу тий. Тиймэрхүү тохиолдлууд их байна л да. Ер нь бол одоо ам дамжиж нэг нэгийг уруу татах маягаар оруулж ийн гэж. Тий. Нөгөөдгөө олж хөдөлтөж авахын тулд нэгээ уруу татаад байна л гэсэн үг л дээ. Лимит яг ямар төрлийг нь хэрэгжилж байгаад ер нь түлхүү хэрэгэлдэг байсан юм. Юу? Кристалл мет. Кристалл мет тий. Монголоор мөс. Монголоор мөс. Мөс. Мөс бол яг энэ одоо мансруулах бодис дотроо ер нь бол хамгийн хортой. Хамгийн хортой. Тий. Энд ч одоо химийн бүр хамгийн хортой. Хамгийн новшин зүйлүүдээс гаргаж авч хамгийн их орцсон орд юм аа шин баг. Яг би судалгаагаар бол мэдэхгүй байна. Бас нэг ам дамжсан л яриа л да. Тэгээ одоо бүр нэг муухай юм ордог гэж сонсч байсан. Тий. Тэгээ ер нь бол мэдээж одоо тэр олон төрлийн муу бодисууд орж байгаа юм чинь донтуулах чадвар нь бас тэрийгээ дагаад нэлээ ер нь нэлээд хүнд гарахтаа ч амар хүнд. Одоо лимит ер нь хэрэгжилж байгаа юу? Үгүй. Ер нь бол бүр болсон тийм. Болоод ер нь хэр удаж байгаа? Сүүлд 19 онд ялаваад 21 онд гарч ирсэн. 21 онд гарч ирсэнээс хойш эрчимтэй яг уран бүтээл хийгээд эрчимтэй ер нь айгүй амьдралынхаа одоо бүх юуг өөрчилсөн гэх юм уу? Хэм маягийг бүрэн өөрчилсөн. Бүр яг эсрэгээр нь одоо муу зүйл рүү бүр ингээд төлбөрл бүр ингээд тууштай ингээд яг тэр муу зүйлийнхаа төлөө явдаг байсан бол одоо эсрэгээр нь яг ингээд хаана гой сайхан юм байна, хаана боломж бололцоо байна тий. Хаана би өөрийгөө хөгжүүлэх тийм гарц гаргалгаа байна. Тэр болгон руу бас ингээд шамдан яваад нэг 4-5 жил болсон байна. Тий. Яг одоо мэдээж одоо энэ зүйлээс болоод ингээд ял авах гад ингээд одоо нөгөө ялаа уншуулад гэдэг шүү дээ. Тэгээ зогсож байгаа сэтгэл ямар байсан бэ? За яг тэгээ зогсож байхад бол яг хүн буруу юм хийсэн ч гэсэн нэг юм аврал байдаг шүү дээ. За би өстө уг нь ойлгочлоо тий. Гэхдээ надад ямар ч боломж байхгүй байгаагүй угаасаа. Тий би нэгэнт л хийсэн тэр зүйлтийг нүр тулах нэг өдөр нэг мэтгэд ирсэн. Гэхдээ маш олон жил болсон байсан. Тий тэгээд одоо яг тэр мөч бол гэхдээ би одоо нэг хэрэг гэдэг чинь баригдаад хавц тэрэг үүсээд прокурор шүүх дамжаад ингээд бас дамжлагтай шүү дээ. Тэр хоорондоо ер нь ингээд нэлээд юм ойлгоцсон юм л та. За болохгүй бол болохгүй юм байна. Тэ яг тэгээ шүүгээр орж байхдаа бол аль хэдийн ер нь бол тэр зүйлийн ард гараад ирсэн өөрийгөө яг одоогийн тэ Монголын рэпер Лимит King гэдэг өөрийнхөө дүрийг бол би харцсан байсан л та. Үнэ сэтгэл санаагаа бэлтцсэн байсан. Би гараад угаасаа юу ихэж төлөвлөсөн байсан. Тэ. Одоо тэр дотор байхдаа ч юу ихэ төлөвлөсөн байсан. Ер нь яг тэр мөчөөс өмнө нь бол заа чи одоо ингээл баригдаад ч гэдэг юм уу те ингээл за шүүх мөх одоо тэр процессын асуудал явахаас өмнө за бүр яг цагдаас сэргийлэх одоо байхдаа тий. Тэр үед ер нь хизээж баригдахгүй гэж бодож байсан. Баригдана гэдгийг мэдчихэл байсан л та. Цаг хугацааны л асуудал байсан. Тий. За нэг өдөр нэг юм болох бах. Гэхдээ бас нэг гайгүй өнгөрчих юм болов ч юм уу. Өөрийгөө ингээл өгшүүлэл. Яг ямар тохиолдолд барьд юм бэ? Ер нь миний мэдхээр бол нэгнийг аль барьж өгдөг. Матаас. Тий. Нэгийг оруулчингуудаа дараа нь нэгийг оруулж өгдөг. Тэгэнгүүтээ тэр дотроо юу гэдэг. Нэгийг оруулчаад өөрөө юмгүй болцсон. Нөгөө оруулсан нь баг амар их юмтай яваад идэг болцсон ч юм уу тий ингээд. Тэр дотор ч бас айгүй тэмцэл, золиос, үзэн ядалт маш их хэмжээний мөнгө айгүй их зүйл яригдана ер нь яг энэ мансруулах бодис гэдэг юмны ард. Тэгэхээр тэднээс болоод хоорондоо дайтаж эхэлж ин л та ер нь. Энэ зараад байна, надад байхгүй юм ч юм уу. Энээс би зүгээр аавна ч юм уу. Тэгээ энийг дээрэнд ч юм уу. Тэрнээсээ болж нэгээ хохироо. Янз бүрийн л ер нь амар их асуудал байна. Чи сая хэллээ. Их хэмжээний мөнгө санхүү гэдэг. Ер нь хэр их хэмжээний мөнгө санхүү яригддаг вэ энэ дээр? Янз бүр. Бүр үнэхээр янз бүр.
Үнгүү гуугаад сорхоч байж шүү дээ. Тий. Яг үнэхээр шийдсэн баган юугаач зараад ирэхэд бас бэлэн байна. Тий. Тэгэхээр энэ дэр бол бүр хязгааргүй тоо яригд. Тэгээд дээрээс нь одоо юу гэдэг хэрэглээний зүйлүүд байгаа шүү дээ. Жишээ нь утас, компьютер юу ч үгүй. Машин брендийн хувцас тий, нүдний шил 8H болох бүхэл юмар солиол авдаг. Бүр тийм солионы тэгэл гуугаал аавна. Тэр шийдсэн хүмүүс чи гэрээсээ юу ч бариад гараад ирэхэд бэлэн болцсон байна. Эсвэл найзынхаа юмыг тавиулцдаг ч юм уу. Найзынхаа юмыг заруулцдаг ч юм уу. Найзынхаа юмыг зүгээр зарж чадахгүй хар шин бариад ирдэг ч юм уу. Янз бүрийн барьцаалагч үе байна. Тэр тэгээд яа тийм ингээд хэрэглээд одоо тэрийгэ заавал одоо мөнгөгүйсэн ч гэсэн ямар нэг юм зарж хэрэглэх хүртлээ тэгтлээ одоо бүр ингээд байд суух газар болох уу? Тий. Хүмүүс ер нь тийм гарахтаа ч амар гардаг. Бараг гаралтын бараг даадгүй гэх юм хүмүүс. Тийм. Тий. Даадгүй гэдэг нь ер нь амнастай шууд ярих. Биш. Нөгөө нэг тэнхийг болчдөг. Бизнес гарах. Тэгээ архины шаардлага маршралтаас бүр амар. Бүр шаардлалт нь амар гэсэн үг. Одоо нөгөө хамгийн муу гэдэг нь тэр байхгүй. Тий. Амар зовоодаг гэх юм уу? Яагаад гэвэл хүн тэрийг сорох юм бол хэдэн ч өдөр хамаагүй нойргүй явж чадна. Юм идэхгүй байж чадна. Тий. Тэнгүүт үргэлжлүүлэл нөгөөдхөө сэргийг л яваад идэг. Шаардахгүй тулд тэгээс оронгууд дахиад ингэж унтцсан юм шиг ингэ зүг зүгээр ингэ сэрэгчнэ. Дахиад тархийг хөлдөгөөл явуулаа л унтуулахгүй. Тэнгүүт тэр хүн чинь тэр орондоо ингэ 9 жилийн юм ингээл дахиад нөгөөдхөөс ороод дахиад өөр ажлаа амжуулаад ч юм ингээл яваа л гэдэг. Зогсохгүй бас. Ер нь за масурсан байгаа мус хэрэглээд масурсан байгаа хүнийг яаж мэдчих болох вэ? Турна. Нэгдүгürt. Тэр бол удаан хэрэглээ шүү дээ, тий. Өөр ер нь бол мэдээж хүн унтахгүй идэхгүй явахад амар хурдан турна. Физиологоор бол ядаргаал ясаарс болно. Тий. Гэхдээ тэр хэрэглээнийхээ бас доозоос хамаарч байгаа. Хэр удаан хэрэглээд байна, тий. Ганц нэг удаагийнх төр бол мэдээж мэдэгдэхгүй. Тий. Нэг л их зүгээр сайхан царайтан л яваад байна. Тэгж байгаа л ер нь алстай. Нэг мэдхэд амар олон хугацаа өнгөрсөн байна. Нэг мэдхэд амар одоо юу гэдэг живсэн байна. Би мах эрүүл мэндээр хохирсон байна. Нэг мэдхэд нэг нэлээд хэсэг хугацааны дараа ер нь анзаарагдана л да. Одоо унтахгүй, юм идэхгүй. Тэгээд мэдээж яг хэрэглэсний дараа аюу сайхааштай болчихно. Тэгээд гараад ирэхээр аюу уруу. Хаанаас ах уу? Хүнээс л авна. Тэгэл дамдамаа. Дамд. Тий. Тэр нь байгаа гэсэн. Эсвэл нэг нь нөгөө юмаа зарах гээд байгаа шүү гэж хэлчихдэг. Тэнгүүт нөгөөх нь надаа хүн байгаа шүү. Ер нь бол ингээл нэг сүлжээл юм биш. Тий. Зөв зүгээр байгаа хүн дээр очиод байгаа шүү гэлчээр нөгөөх нь цаашаа очиод бас сорох гээд мөнгөтэй хүнд очиод байгаа шүү гэлчин. Тэнгүүт нөгөө хүн рүүгээ холбогдно. 3улсан, 4улсан, 5улсан өчнөө ингээд сүлжээ ингээд дамдамаа гэд явж өгнө. Дундаас нь авч цараа цаашаагаа өгнө. Нөгөөд нь дундаас нь аваад дахиад цаашаагаа өгнө. Мэдээ цаашаа гаргаж байгаа хүн дээрээс хамгийн баг нь барыг очиж буучдаг ч юм уу. Тэр донд ч нөгөө нэг даваа борлуулаа яваад байгаа хүмүүс зөндөө шүү дээ. Нэг мөнгөтэй хүнд авч өгөхийн тулд өөрөө дунд нь сордог ч юм. Тэгэхээр бас мэдээлэлтэй байх шаардлагатай тий. Тэрний тухай хаана хүнд байна гэдэг тий. Нэг юм ажил шиг болчихж байгаа байхгүй. Өстой байгаа шүү гэл хүний мөнгө аваад авч яваал нөгөө түнд аваачиж өгөөл дундаас нь өөрийгөө мөнгөтэйч болгоол дундаас нь өөрөө цохрол тий. Тийм хүмүүс аягүй их байна. Ер нь тэгж ихэнх нь тэгж явж байгаа. Тийм. Хэцүү юм байна. Ер нь чиний зүгээр яг хуу барагцаагаар яг за нэг монголчууд нэг ойролцоогоор нэг залуучууд нь одоо нэг юм хард амт хэрэглэх насны нэг тодорхой насны рейнж байгаа шүү дээ. Тэр насны залуучуудын нэг ойролцоогоор хэд орчим хувь нь шиг орцсон байна. Барагцаа зүгээр яг чиний бодлоор одоо сайн мэдэхгүй. Гэхдээ хөгшин залуу айл нь байна. Бүх газар байна. Бүх газар бид нар харж чадахгүй мэдчих чадахгүй л байгаа болохоос. Хэвээ хаанч л тийм юм явагдчихлаа. Одоо тэгтээ сүүлийн үед 10 жилийнхаа хүртэл цаваа унралдаг, газ унрлээд уушгин хөлдөж өгсөн ч тохиолдол байна. Им залгаад
газар дээрээ ингээд өнгөрцөн тохиолдолч байна. Одоо сүүлдээ тарьж мардаг болсон. Тэрийг бол би үнэхээр мэдэхгүй. Үзээгүй. Гэхдээ хуруугаараа тайруулаад байгаа хүмүүс бас амар их байна гэсэн. Энэ одоо янз бүрийн юм л туршиж үзээд байгаа. Хүүхдүүд ер нь нэлээд золиослогдож байгаа санагдаж байна, бас харагдаж байна. Тэ. Гэхдээ бидний мэдхээс бас шал өөр үе бас. За чин сайнараач муугараач ер нь бэлтгэдэг л. Айгуу бас танхай жоох хүүхдүүд байна. Айгуу зөв бас соёлжсон хэсэг бүлэг жоох хүүхдүүд байна. Ер нь зүгээр яг за мэдээж хүүхдүүд өөрөө өөрсдөө хянахгүй те мэдээж энэ одоо ингээд одоо нийгэм дээр ингээд гоё байр суурьтай байгаа учраас магадгүй хэрэглээд байж магадгүй л те гоё байр суурьч гэх нь хаашаа зүгээр яг одоо нэг нийгмийн нэг тийм тодорхой хүрээлэлд орчод байна шүү дээ. Тэгээд тэрэндээ бас нэг заавал бараг тэр тойрогоор дайрах ёстой юм шиг болчиход байгаа байхгүй. Монголын нийгэмд бол бүр яг үнэнгээсээ яг хараа хяналтж жоохон сул хаяхал юм бол тэр хүүхд ямар нэгэн байдлаар үзнэ. Ямар нэгэн байдлаар үзнэ. Бүр хажууд ирээ суудсан байна л гэсэн үг шүү дээ. Тий. Ямар нэгэн байдлаар тэр хүүхд тэр тойрог руу ороод гарна. Тэр бол ухамсарын асуудал. Тухайн хүүхэд тий. Тэгэхээр ер нь зүгээр яг одоо чи ингээд замлаар нь яваад үдцсэн хүний хувьд одоо урьдчилан сэргийлэгч гэдэг юм уу те эцэг эхчүүд энэ ч гэдэг юм уу эсвэл магадгүй ганц хоёр үдцсэн байгаа ч гэдэг юм уу тэр залуучуудад ер нь юу гэж хэлмээр юм? Яаж урьдчилан сэргийлвэл дээр урьдчилан сэргийлэх гэхээр одоо бас айгүй хэцүүлтэй ер нь заримдаа яг ганц хоёр удаа үзээд энийг чинь би ойлгохгүй юм байна. Надад л нөлөөлөхгүй юм байна гэдэг хүмүүс бас байна. Тий. Тэд нар бол баг айгүй амар энэ нөлөөлөхгүй байна гэдэг хүмүүс байна. Зарим нь бол бүр нүдэн дээр бүр өөрийгөө алддаг хүмүүс ч байна. Тэгэхээр одоо тэр сэрэмжлэх нь мэдээж нэгдүгээр төвөний ухамсар. Хоёрдугаарт одоо юу гэмт нэг мэтгэд л ер нь асар их зүйлийг алдна. Тий. Нэг мэтгэд асар их цаг хугацааны ард гарсан байна. Тэгээд энэ нь бол нэг сайнаар дуусахгүй байх. Монголд бол ялангуяа юу гэдэг зөвшөөрсөн бүсчлэл буюу зөвшөөрсөн мансууруулах бодисны төрөл нэгч байхгүй. Бүр нэгч байхгүй. Угаасаа хуультай тий. Бүр нэгч бүр альж төрлийн бодис байхгүй. Зөвшөөрсөн. Тийм гадны орнуудад бол байдаг. Зарим нэг нь зөвшөөрсөн. Зарим нэг нь хэмжээ заасан байдаг. Монголд тийм юм байхгүй. Монголын хуулинд нэг сор хамтаач явж исэн, 100 сор хамтаач явж исэн яг адилхан хууль үйлчилдэг. Тий. Ялгаагүй тий. Одоо бидээ байхгүй ч гэсэн хэрэглэснээсээ болоод одоо баримтлагын ял юм тий. 30 хоногийн одоо тийм сүүлд бол тийм ял Монголд хэрэгжиж эхэлсэн. Одоо тэрний дагуу бол одоо шөнийн зингээний газрууд болон одоо мөрөөдөө тоглодог гарууд марууд одоо юу байдیں۔ Тэ ер нь с ิจ гтэй гэж болох бүх объектыг ер нь цагдаа нар орж одоо шалгадаг болсон байна. Одоо миний кейс дээр ярих юм бол одоо тоглолт болгон дээр ирж гэж таарлаж чинь, шээлгэж чинь чам дээр бүх дуучид болон бүх шоу хийж байгаа хүмүүст хамгийн одоо ихний асуудал бол хар тамхи гэж орж ирнэ. За тэр тайзны ард юу болтیں۔ Тайзны ард хэн тайз руу ирүүл гардیں۔ Тэ тайзны ард бас юм болж байгаа шүү дээ. Тэнгүүт тийшээ бас орж ирж ингэдэг. Одоо тэнгүүт бидээ авч яваагүй мэхэд хэрэгэлсэн байх юм бол 30 хоног хордог болсон ба шүү дээ. Сүүлүүд. Тийм юу бол хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр одоо зүгээр годомжинд талхаа явж байгаа нэг магадгүй гаднаасаа яаж ч харагдаж магадгүй л дээ. Тэгтээ шээлгээд үзэхэд 10-2 нь гарчаад байгаа байхгүй. Зүгээр яг миний хувийн зүгээс сонирхоод байгаа нэг зүйл юу гэхээр шоронд яг ийм хэрэгээр ингээд ороход ямар вэ? Тэр доор зүр нь юу болж? Тэнд юу болж ийн гэж юм? Тий. Тэнд яваад ороход одоо ер нь хүчин хүн аим хар тамхи гурав ер нь хамгийн хадгийн хэрэг байна. За. Тий. Дотор бас нэг байр суурь гэж юм байгаа шүү дээ. Зүйлчлэлээрээ. Тэнгүүт ер нь бас адгийнхны тоонд орчоод байна шүү. Хар тамхичин баггүй. Муу хар тамхичин. Зүгээр ад үзэгддэг ч юм. Яг одоо хуучнаа бодвол тийм нэг доторх дээрлэлт, мэрлэлт бас ч гэж хүний эрх хөгжсөн.
гайгүй болсон. Одоо тийм амар юм сонсдог байсан л та би үзээгүй. Гэхдээ би нээлттэй ойрхон ингээд бол сууж үзсэн. Ер нь хүчин хон ам, харт амих, малын хулгай. Одоо энэ хэд бол ер нь нэлээд дээгүрт. Нэлээд хараа хяналтанд. Доторч бас нэлээд л ер нь чангаруулах маягтай. Ажилгүй суулгадаг ч юм уу тий. Өглөөнөөс орой болтол зүгээр бүксийн сайртал суулгаж болгодог. Харт амхны эргээр орж суунд ажил хийхгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм хүртэл хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр тэнд ч хүртэл тийм сайхан байхгүй нэг гэсэн. Магадгүй гадаа сайхан байсан байх л та. Чамд таагүй мэдрэмж өгчсэн тийм үйлдэл байсан юм байна. Тэндөө баа. Бараг л өдөр болгоно. Үгүй. Би хизээч үзэхгүй бүр энэ амьдралдаа төсөөлж байгаагүй тийм юм хийж үзсэн. Тий. Муухай ажил гэх юм. Тий. Ер нь бол дандаа хүнд дандаа л новшин л ажил хийлгэн. Нэг ч зүгээр суухгүй, зүгээр сууж байгаа нь бүр залхтлаа зүгээр. Тий. Тэнгүү тэгэл шээс бас цэвэрлэхээс өсвөлэл тэгэл үзлээ. Тий. Надад амар том өвдөлт өгч чадсан. Тий. Амар их юмыг ойлгуулсан. Тий. Гэхдээ би хизээч ялархаж хүний өмнөөс тэрийг хийж байгаа юм шиг би зан гаргаагүй. Яг хийх ёстой юм бүгдийн ном журмаар нь хийсэн. Тиймдээ ч хугацааны өмнө судлагдчих чадсан. Маш онцсон байж байгаад судлагдчих чадсан. Тэгээд нэлээд идэвхтэй байсан. Хүмүүсийг бас нэлээд уриалсан. Харт амхны тусгай сургалт гэж хүртэл байдаг. Тэрэнд зөвхөн харт амхныхан суудаг. Тэр сургалт бас надад айгүй их зүйлийг өгсөн. Харт амхныхан гэл тэнгүүд 200-тэй шоронгийн баг 60 хүрлийн зал руу орж байгаа байхгүй. Хөөх. Тий. Тэнгүүд харт амхны ангийнхан гэдэг одоо 27 гэдэг зүйлчлэл. 27-гийнхан сургалтандаа суугаарай. Дандаа тамхичд. Ингээл тамхи ард урд ингээд дүүрэн 27-гийнхан сууж ийн гэсэн үг. За тэгэнгүүт яг ангид гаднаас 7 хоногтой яг нэг ойрхон тооны нэг давтамжтайгаар сард нэг 2 ч юм уу 3 ч юм уу те гаднаас хүн ирж сэтгэл зүйч ч юм уу ямар нэгэн төрлийн бас байгууллага ямар нэгэн одоо нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүс ирдэг. Тэр болгон мэдээж өөр гэсэн онцлогтой. Тэгээ дандаа судалгаан дээр дандаа одоо бид нэр лөө чиглэсэн ямар нэгэн өөр кейс барьж аваад ингээд биднэрт ингээд хичээл ордог. Цагийн турш. Тэн дээр бас өөр нэлээд юм яригддаг. Тэгтээ би бол тэрийг бүр яг ингээд онц сурагч шиг ингээд хичээлээ сайдаг өгч ингээд зарим нь ойлгохгүй хүмүүс байж л байдаг л та. Өөр юм хийгээл хоорондоо мармарыг л. Тэндээс бол би нэлээд юм ойлгож чадсан. Зөв гэхдээ түрүү хэлэхдээ нөгөө орохынхаа өмнө бол би бүрмөсөн шийдсэн байсан гэдгийгсэн шүү дээ. Гарч ирээ тийм болох уу гэдэг тийм. Бүр амар ер нь нөлөөсөн шүү. Тий. Би ч юм болохоор тийшээ одоо ороод юу гэдэг. Олон аавын хүмүүс байгаа. За нэгдүгээрт айхгүй юм байна. За хоёрдугаарт хүмүүстэй өвтэй байх юм байна. Гуравдугаарт өвтэй байж чадвал тий. Яг ном журмын дагуу байж чадвал би хурдан гарч ирээд хурдан одоо зорилго руугаа. Тэр хугацааг л зорилго болгож байгаа байхгүй ихний ээлж нь. За би хурдан ороод томотож хурдан гарна гэдэг хамгийн нэгдүгээрт. Тэгээд сургалт Монголд ордогч мэдэхгүй шүү дээ. Байжсэн чинь сургалт гэдгсэн чинь хүн тэрхэн хугацаанд яг тэр одоо заавал тэр нөгөө нэг хорход байгаа гэдгээр биш. Айгуу гой нээлттэй хичээл ордог байхгүй. Тэндээс ингээд бүр амар бас өтөө завж ирсэн. Ер нь сургалт болгондоо бүр суух айгуу дуртай болсон байсан. Яг сургалт болгоноос нэг юм аваад за энэ нэр наваг ингээд чадна гэдэг байгаа юм байна. Өөр төрөө тусгаж аваад байгаа шүү дээ. За яг тэгдэж шүү нэрээ сая яг зөв ярьж шүү ч юм. Бүгдийг ингээд туулаад үзсэн болохоор. Тэгэл өөртөө анализ хийгээл өөртөө нэг ярьсан. Өөрийгөө сонсох цаг бол тэнд тэгэл яг өөртөө л ярьсан. Тэндээс ингээд за гараад ирлээ. Гараад ирсний дараагаар магадгүй бүр тэрнээс ч хүнд байсан баг тий. Яг нийгэм дээр гараад ирэхлээр.
дайралтууд, доромжлол, чичлэл одоо юу гэдэг. Гайгүй дээ. Надад бол гайгүйс. Яагаад гэвэл миний эргэн тойронд байгаа хүмүүс бүгд надад итгэжсэн. Тий. Гэхдээ хойд яг би одоо юу гэдэг сони хэвлэл дээр тавигдахаар тийм одоо нэг карьер эхлүүлээгүй байсан гэдэг утгаараа гайгүй. Гайгүй. Тун гайгүй. Нэг амар хүрээний мандал, хүрээллийн мандал хүмүүс мэддэг байсан ч гэх юм уу те. Тэр байдлаараа бол нэг яг одоогийнх тэр байвал би бүр үнэхээр газар дор ортлоо пүүлэдвэл. Тий. Тэр үед яг нэг тэгж одоо сонь сэтгүүл дээр гарах тийм хэмжээний хүн биш байсан болохоор азар нэг 20 хавтаа ингээл за орлоо, за гарлаа. За одоо хийх юм зөндөө байна. Яг нэг тэрүү хүндээ тэгээд гайгүйс. Тий. Энд гэхдээ тийм ороолоо зяадан гэдэг үг биш л дээ. Тийм мэдээж гэрийнхэн ч гэх юм уу одоо ингээ алдаад гарч ирж байгаа залуучуудад гэр бүлийнх нь хүмүүс бүгд итгэл алдарсан байгаа. Гэхдээ итгэж байгаа шүү гэдгээ байнга хэлж байгаа. Гэхдээ л цаана за энэ дахиад гарч яваа нэг хүнтэй уулзаад одоо хүнтэй уулзлаа гэд гарах нь хүртэл тэр хүмүүст айгүй их айцыг үлтэйгэл гарч байгаа. ар гэрийнхэнд нь тий. Тэгэл ирэхгүй ч юм уу. Айгүй төгшөөртэй байгаа шүү дээ тэр хүмүүс. Ер нь бол тэгээд ар гэрийнх нь л их зовдөг бах та. Зовн. Тэр ч одоо нэг үгээр хэлээд байх зүйл биш баг. Одоо хэрэгжилжсэн үеэ бодох юм бол одоо ингээд эрүүл хүн болоод 5-6 жил болсон ба шүү дээ. Тэр үеэс ч үлдсэн ямар нэгэн тийм одоо симптом ч гэдэг юм уу те биеинд нөлөөлөх тийм зүйл байна. Бага. Жохоо удаашралд орох ч юм уу те. Ясмаас янгинах ч юм уу. Тиймэрхүү шинж тэмдгүүд байна. Тэ. Одоо миний үе мөч тэр ер нь амар өвддөг. Гэх юм уу. Мундч чаддгүй тийм зөвөрүүд надад одоо хүртэл байна. Тэ. Чи одоо тэгээ өдөртөө ер нь юунд илүү их анхаарч байна? Дуугаал хийгээд байна. Аль болох л өөрийгөө завгүй байлгаж зөвхөн дуу хийнэ гэхээр бас хүн өдрө болгон дуу хийнэ гэдэг чинь бас боломжгүй асуудал байна. Тийм. Нэг дуу хийн. Тэр дуу хоолой бичлэгэнд ороод клип хийгдээд за яг YouTube руу хийгээд ингээд яг албан ёсоор цацах хүртэл нэг дууны үргэлжлэх хугацаа бас өөрхөн бас ажил болчдөг байхгүй. Тэгэхээр ер нь ингээд нэг дуугаа хичээл үргэлжлүүлж явж байгаа л дунд нь дахиж нэг дуугаа хичээл өмнө хийсэн дуугаа клипийг хийчихэл дахиад тэрнийхээ дундаа хийсэн дуугаа дахиад үргэлжлүүлээд клипнийхээ ажил руу орж явах явцдаа дахиад дунд нэг дуу ичдэг ч юм уу. Бас нэг шатараалтай болохоор ганцхан дуу их биш бас болчиход байгаа юм л да. Зураг авалт. Одоо тэгэл шивээс мэвээсээ хийлгэн тэ стилийн имижэн дээр анхаарна. Би бас гоё байлгая гэж бодно. Өчнөө юм бас байна. Зүгээр нэг бас дуулах биш. Фитнесээр хичээлээдсэн нөгөө. Фитнесээр ер нь явдаг. Гэхдээ одоо зуны цагт бол үнэхээр өдөр шөнөгүй тоглолт гэл нэг тоглолт руу орчихгоо мангарын хугацааг зарцуулдаг. Одоо 100 эхлэхэд тоглолт болж байна, 100 дуусна тоглолт болж байна. Энэ хооронд бол бараг л амждаг юм да. Нилээн сүлдэж ядардаг. Нилээн бас одоо ер нь бол шаргуул яваад байна гэж өөрийгөө боддог л доо. Тэ. Гэхдээ энэ нь бол нэг үр дүнгүй биш, үр дүнтэй юмныхаа төлөө би явж байгаа. Тэ. Одоо ингээд за тоглолт ч гэдэг юм ингээл за зуны улиралд ингээд ядарч чинь гэж байна. Нэг тийм сэргээ шавтмаар бодол орж ирэх үү? Яг авдлаа гэж бодоход ардах үрэг даруй мэдээд байна л да. За тэрнээсээ ийсэн юм боллээ гэж бол боддог болсон байгаа байхгүй. Лээ зүгээр юу. Тэгээд ядраа явж явах нь барыг ажлынхаа төлөө ядраа явж байгаа болохоор бас хазж байгаа л тийм. Нэг ялархаал тий. Хэвээ ядарч явах гэдэг. Яг хүмүүсээс жоохон урамл хүсдэг болж тий. Монголчууд ч нэгийгээ ерөөсөө урамшуулахгүй. Тэр хүнд ямар ч юм хийгээгүй тий. Гэт хүн ер нь чадсан ч чадаагүй ч нэг юмны төлөө хичээгээ явж байгаа хүнийг бол урамшуулчвал баг тэр амар одоо миний байдал дээр бол нэг тийм хүнээс урамл
юм хүнээ хүсээ дээдгүй л те. Гэхдээ зүгээр урмын өнөө амар сэргээдэг. Тэ зөв зүгээр ингээд бас орилчмор үе зөндөөл байна л та амьдралд. Ингээл нэг хоноол нэг өдрөө болгон л стресс байж тэр нь. Яг ингээд дэлбэрхтэл явж байхдаа гудамжинд хүүхдүүд хараад те сайн уухаа сонсдоо шүү дэмждээ шүү өстө. Танаас үлгэр дөрөл авдаа шүү гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаас би ингээд сэргээш аваа сурцсан байлээ бүр. Оо гоё штий. Гоё штий. Бүр ингээд танихгүй хүнээс ингээд тэр нь аюу амар сэргээдэг болсон гэх юм. Тэр чинээс хүндлэл хайр бас тэ чиний тэр надад гоё юм өгөөд байгаа байхгүй. Чиний яс хийж байгаа уран бүтээлийг хүмүүс амар үнэлж юм л та тэ. Би ингээд өөрийгөө зориулсан л яваад байгаа юм л та. Бүх юмаа би өөрийнхөө арьсыг ч ер нь харамлаагүй гэх юм уу. Тэгээ энэ зүйл рүү ингээд өөрийгөө бүтэн зориулсан. Ойрын хугацааны төлөвлөгөө ямар хөө вэ? Ойрын хугацааны төлөвлөгөө 2025 оны 12 сарын 23-нд миний төрсөн өдөр болно. Тэр төрсөн өдрөөр анхны бие даасан цомгоо гаргах гэж байна. Оо за. Тэгээд энэ 4 жилийн хугацаанд ер нь бол яг хипхопоос өөр чиглэлээ төр хайчих гэх юм бол ер нь бүх тоглолт, бүх ер нь ивентэд оролцсон байна. Маш их контент нэвтрүүлэг ярилцлаганд оролцсон байна. Тэг мангар олон юмд оролцсон байлээ. Би саяхан нэг ер нь бүгдийг ингээд хараад жигсаагаад үзсэн чинь. Тэгээ. Одоо тэгвэл 12 сард ямар ч хэлсэн нэг шинэ цомог төрөх юм. Яг бүр маш ойрын төлөвлөгөө бол тийм байна. Тэрнээсээ цаашаа бол тэгээд ер нь сайхан аялангаа бас дэлхий тойрморлоо шүү дээ. Дэлхийн том фестивал дээр бас дуулмарлаа шүү дээ. Чи одоо өөрийнхөө ирээдүг ер нь асууруулах бодисгүйгээр яг 100% төсөөлж чадж байгаа. Чадж байгаа. Би бол өөрийгөө ялсаа тий. Амар хэцүү байсан гэхдээ. Амар хэцүү байсан. Гарч ирээд шууд дуугаа игээд бас шууд амьдрал өөрчлөгдөхгүй. Одоо бас дүүнер ер нь болж өгвөл дүүнерч гэлтгүү зүгээр. Яг хажууд дуу муу сонсдгүй хүн хүртэл намайг хараад ер нь би дуулж үзнэ ч гэж байгаа шиг тийм болцсон. Яг бас тийм байдгүй маа. Зүгээр нэг үг хүчээд очиод дууллаа гэд шууд ингээд одоогийн миний ингээд дадж чахал яваад байгаа шиг тийм байр суурин дээр очихлоо бас л маш олон цаг хугацааг зарцууллаа шүү дээ. Өөрийгөө бол тэгэл хүн тэгээ муугар төсөөлөхгүй л гэдэг. Гэхдээ муу хүн байх, муу амьдрах бол амар амархан л юм. Амар амархан. Хинч чадна баг гэж бодсон шүү дээ. Алдаж яваа, алдах гэж байгаа, жоохон шохорох байгаа ч юм уу тийм асуулах байж чи. Яг ийм хүмүүст чи юу гэж хэлмээр вэ? Монголд бол энэ хар салхи бол амар хүчтэй байгаа. Тийм ямар нэгэн байдлаар өмнө чин гараад ирвэл тэндээс шууд гараарай л гэж хэлээд. Тэр одоо тэр өрөөнөөс гэх юм уу, тий тэр айлаас ч юм уу, тэр машинаас буугаараа ч юм уу, тий тэгжэл хэлээ да тэрнээс шатаад бас дахиад амар урт юм яриад тий. Тэгээд сонирхлоо гэдэг одоо тэгээд хиндээ гоё юм шиг сүүлдээ бол там болно л хөрөндөө тэгээд амар том хүндэл унаа. Мэдхгүй байх гэж бодоод байдаг гэж магадгүй. Бүх хүнийг мэдж байгаа цаг та нар. Цаг та нар бүгдийг мэдж байгаа. Одоо энэ бүгдийг мэдж байгаа. Тийм үү? Бүгдийг мэдж байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг гэр орон машин тэрэг бүгдийг мэдж байгаа. Баригдахгүй гоё яваад энэ гэж хараад явуулаад байгаа тохиолдлууд байгаа. Тэрийгэ баригдахгүй гэж бодоод байдаг байхгүй. Тэр нөхрийг юу хийх нү, хэдэн хүн уруу татах нү цуглуулад байна шүү дээ. Эн дээр очиж авах гээд энэ хин дунд нь авчирж өгөөд байна. Тэ. Энэ ямар одоо зардаг нөхөрлөө хэд хэд одоо хэр давтамжтай ороод байна тий. Бүгдийг мэдж байгаа. Мэдж байгаа. Тэгвэл ер нь бол нэг хоёрч биш ер нь хэрэглээл үдсэн л бол хараанд өртцсөн байгаа юм байна тий. Өртөн шууд өртөн. Өртцсөн байгаа угаасаа. Угаасаа тэгэл эргэн тойрных нь бүгд бие бинийгээ таньж байгаа юм чи өө тэр нэг шинэ хүүхд орж ирсэн энэ ингээл хэлчихэж л. Хэрэгжилж байгааг нь ч мэдж байгаа. Хэрэгжилж явж байгааг нь ч мэдж байгаа. Тий. Гэхдээ тэгээ нөгөө Михаилд нэг бодол бий гэдэг шиг цагдаа бас нэг хизээ яг таслан зогсоох уу? Хизээнээс одоо энэ чинь ингээд нөгөө нэг хавц тэрэг бүрдүүлнэ гэдэг шиг ингээд зузаатгаал байгаа шүү дээ. Ингээд нөгөө нэг одоо нөгөө ургийн мод гэдэг шиг
Доошоо ингээл явуулаа л байгаа. Тэгж байгаа л хуу хамдаг байхгүй. Тэгвэл ер нь тэгэл хэрэглэхийн нэг хүн оруулаад ирэнгүүт нь шууд хэрэг барьчвал болохгүй байхгүй. Тийм байх тий. Яг миний бодолтой. За тэр хідэн хүнд өгөөд энэ тэндээс хид салгаалаад байна. Тэдний доошоо дахиад юу болоод байна. Энэ хоорондын бас нэг тийм маф гэмээр зохион байгуулалттай шинж тэмдэг байгаад байна шүү дээ. Тэрийг л одоо цайд чинь харах гэж л одоо дунд нь орцсон ч явж идэг бахуу баг. Ер нь бүгдийг мэдж байгаа шүү. Тэгэхээр өөрийгөө мэддэхгүй шөнийн цагаар харагдахгүй яваад байна гэж бити бодорой. Гоё яваад байна гэж бити бодорой. Тэр бол чамайг харж л байгаа. Өглөө өдөр орой хизээ чамаагүй гэрээ чин гадаад сууж иж магадгүй. Ер нь ингэж хэлж болох уу? Татсны тоогоор, хэрэглэсний тоогоор тий энэтэй холбоотой амьдрсных нь өдрийн тоогоор ер нь бол хавц зэрэг зузаатахтаа ялна мэдээлэл явж байгаа гэсэн тийм. Одоо түрүүн хэлсэн шүү дээ. Нэг сорчоод явж байхад нь шийлгэж хийснээс нь гарч бол 30 хоног байна. Тэгээ нилээд сороод нилээд хэдэн жил хэрэглээд явах юм бол хоригдох хугацаанд бүр л том юм дээр л унах бах та. Жил 2 жил 3 жил тий. Цаашлаад зарна. Тий. Зарж борлуулна. Хил гайлаар оруулж ирнэ. Ер нь бол яг амьдралын мөчлөг нь бүгд ижлэх юм биш тий. Сонирхож ирэглээл тэгэл хид хэрэгэлдэг болж байгаа сүулдэ авч зардаг. Магадгүй миний нэг саруулсан хил гайлаар оруулж ирээ зарах хэмжээний төвшөнд очсон ч байж байгаа юм уу тий. Хүмүүсийн бас цаашаа яаж тесрэхийг таашгүй. Үнэхээр таашгүй. Амар нүдэн дээр өөрчлөлт. Сэтгцтэй юмтаа үлдсэн хүмүүс бас миний эргэн тойронд хэд байгаа шүү. Энэс болоод тий. Шоронд ороогүй ч гэсэн. Тэгээд болцсон. Бүр тийм хүмүүс байна. Тэгээд хохирцсон байна. Контентэд орооч игээд холбогдоод хүсэл тавихад айсан уу, эргэлдсэн үү? Ганц эргэлдэж байгаа юм байсан. Нөгөө л нэг нийгмийнхэнд бүл идүүлэх. Энэ одоо нөгөө л нэг муу нэрт явж гин тий. Дахиад л энэ эли балаа юм ярьцэн сууж гин гэдгээс л үнэхэр залхаж байна. Яг үнэндээ. Тий. Би энд ч гай болоогүй, энд ч гэмээгээгүй. Байгаа. Тэгэхээр тийм юмнаас л ер нь айгүй залхаж байна дөө сүүлийн үед хил амнаас гэх юм уу. Тийм амгалан тайван ажлаа амжилаад амьдрах боломж айгүй бас хомос Монголд. Сайн ч юм хийсэн болно, муу ч юм хийсэн болно. Яаж игээл муу болцсон л явж идэг. Тэрнээс л залхаж ирсэн. Гэхдээ яг уу манай инхтүр байна шүү дээ. Тулаанч найз маань одоо ийм ихлүүлж байна. За андаа хоёулаа ингэж тий хүмүүст урам өгөө, хүмүүст мотивац өгөө. Энэ зүйлийг гаргахын тулд юу хийж болох юм тий? Өөрийгөө яаж хөгжүүлж болох юм? Амьдрал ер нь нэг юм донтолтон дээр л явд юм шиг байл. Би одоо жишээ нь ингээд одоо яг энэ хипхопта донтцсон байгаа байхгүй юу? Урлагтай тий. Энэ хөгжим донтцсон байгаа байхгүй юу? Гэхдээ энэ хоёул бус юм биш шүү дээ. Тий. Би ингээд хүн юм болгон донтдог. Ууж байгаа ундаандаа хүртэл донтчихдээ шүү дээ. Тэгэхээр хүн ингээд нөгөө донтолтын ингээд төрлүүд бас байна. Зөв юм донтож чадах юм бол тэр нь хатдаг тий. Буруу юм донтвол буруудаад явна тий. Муу зуршлаа чи үгүй хийхгүй бол муу зуршил чинь чамааг үгүй хийнэ гэж нэг үг бай. Миний ер нь дуртай үг. Яг тэгвэл би тэр зүйлээ үгүй хийхгүй бол тэр намайг үгүй хийнэ гэх ойлгомжтой. Яг нөгөө контентэнд орох гэж байгаа хүмүүсүүдээ бид нар бас нэлээд сайн судлаад ингээд ер нь одоо хэр байгаа юм гэдэг талаас нь нэлээд судалж байгаа. Тэгээд яг засарсан гэдэг нь үнэхээр яг зөв үнэн. Тэр хүмүүсүүдээ л бид нар оруулъя гэж зорьсон. Тэгээд цагдаа нартаа бас мэдээлэл судалгаа авсан тийм. Мэдээлэл авсан. Масууралгууд харт өмгтэй тэмцэх газрын цагдаа нараас мэдээлэл авсан. Тэгээд чиний хэлдгээр онц дүнтэй төгссөн сурагч гэдэг шиг. Үлгэр жишээ одоо мансуурлаас ангижиж чадсан хүн гэсэн учраас эхний дугаар дээр оруулъя гэдэг. Санал тавьсанд баярлалаа. Бидний бас урилгыг хүлээж авч манай контентэд орсонд баярлалаа. Тэгээд контент маань ер нь их тийм одоо нэг подкастууд шиг цаг 2 цаг үргэлжлэхгүй. Маш богино хугацаанд хэрэгтэй зүйлийг нь яг бодит мэдээллийг нь өгвөл тусъя гэж байна. Тэгээд
Өнөөдөр бидний урилгыг хүлээж авч цаг зав зориулаад манай контент ихний дугаарт орсонд маш баярлалаа. Тэгээд чамаар ингээд ярилцаа суухад чиний яриаг ингээд сонсоход маш их бахархаж байна. Баярлалаа. Уран бүтээлд нь маш их амжилт хүсье. Илүү тодод болж гэлцаарай. Баярлалаа. Тэгээд муу зүйл төлөө алдаж байгаа залуучуудыг дандаа зөв зүйлд уриалж цаашдаа улам илүү өрч хүчтэй уран бүтээлээ хийж, уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд гэрлэгийг асаж яваарай гэж хүсэж өрөө. Тэгээ маш их баярлалаа. Баярлалаа. За дуусъя.